За сайн байцгаана уу та бүхэндээ гэгээ өдрийн мэндийг хүргэе. Астро Золайн байна. Өнөөдрийн бид бүгдийн ярих гэж байгаа бүтэн сар бол ердийн нэг бүтэн сар огтосоо биш. Одоо зөвхөн сар маань ингээ материйн ордод нар маань мэлхийд байна гэдэг тайлбар энэ үзэгдлийг цөмөр ойлгох боломжгүй. Одоо энэ тэнгэрийн зургийг харж байгаа бол одоо яг энэ мөчөд тэнгэр дээр таван том мөчлөг одоо зэрэг солигдож байгаа юм аа. 2026 оны 6 сарын 30 өглөөний 7:57 минут 11 секундэд одоо энэ тэргэл сарны маань оргил цаг мөч ахгүй юу. Тэгээ энэ бүтэн сар маань материйн ордод оргилдоо хүрч байгаач бархас байд гариг маань хараа мэлхийн ордод хамгийн сүүлчийн 29 дугаар хэмдээр Херон маань одоо Херон астероид маань үхрийн ордны 0 хэмдээр шинэ мөчлөгөө эхлүүлж байгаа юм аа. Харж байгаа бол одоо санжир гариг маань хоньны ордод тийм үү шин дөрмийг байгуулж байна. Далааван гариг маань хоньны ордод одоо хуучин үнэмшлийг устгаж байна. Тэгэхээр одоо энэ 7 хоног тийм үү ердөөсөө энгийн 7 хоног биш. Энэ бол бид нар хуучин амьдралаа дуусгаад шинэ ухамсар эхлэх хаалга болж байна. Тэгэд өнөөдрийн бичлэгээр одоо зоолоо ирээдүйг зөвнөхгүй харин цөмөрийн бүтэн сар одоо бидний сүнсэнд ямар хаалга нээж байгаа талаархыг цөмөрөө ярилцъя. За тэгэхээр бүтэн сар маань үнэндээ яг юу хийдэг юм бэ тийм үү? Олон хүн маань ингээ бүтэн сарыг сэтгэл хөдлөл хүчтэй болдог гэж одоо тийм өдөр гэж мэдэрдэг, тэгэж боддог, хүлээж авдаг. Үнэндээ бас байна аа тэр энэ яриг. Тэгээ бүтэн сар маань ингээд яг шин зүйлийг бол авчирдаггүй. Харин айл хэдийнэ бидний дотор байсан зүйлийг гэрэлтүүлдэг. Одоо өдөр ингээд далайг харахад зөвхөн гадаргүй харагдаг штэ. А гэтэл сар маань ингээд мандахад ус өөрөөр гэрэлтдэг. Тэр үед ингээд өмнө нь харагддгүй зүйлс ил гардаг. Сүнс яг ингэж л ажилдаг байхгүй юу? Бүтэн сар одоо бидний айдсыг огтоос бүтээдэггүй. Бидний гуньгийг бүтээдэггүй. Бидний шархыг бүтээдэггүй. Харин яадгүй гэхээр энэ шарх одоо идэхэд бэлэн болсон гэдгийг харуулдаг. Иймээс энэ өдрүүдэд олон хүмүүс би яагаад ингэж эмзэг болоод байна гэж асуудаг. Учир нь ингээд орчлонгоос үннээс өөр юу ч үлдээхийг хүсэхгүй байх шүү дээ. За тэгээд одоо яагаад тийм үү нар мэлхийд сар ингээд матарт байдаг вэ гэхээр астрологчид одоо эсрэгцэл бол том тэмцэл биш гэж үздэг. Энэ бол том тэнцвэр гэж авч үзнэ. Мэлхийн орд дотор ингээд юу хүсдэг вэ гэхээр аюулгүй байдлыг одоо энэ харж шүү тийм ээ. Энэ нар маань ингээд мэлхийн орд тагаад тэгээд ийм үед одоо юу хүсэж байна вэ гэхээр одоо аюулгүй байдлыг хүсэж гин гэр бүлийг, хайрыг, халамжийг харьяалагдах мэдрэмжийг хүсэж байгаа байхгүй юу. Харин одоо матарч юу хүсдэг вэ гэхээр одоо энэ сар маань материйн ордод байна тийм үү. Хариуцлагыг, амжилтыг, бүтээн байгуулалтыг, төвчээрийг, дэг журмыг тэгэхээр нэгэн зүрхээ сонс гэдэг. А нөгөө нь үүргээ биелүүл гинэ. Харин бүтэн сар маань асууж яаштай бидрээс чи зөвхөн бусдын төлөө амьдарч байгаа юм уу? Эсвэл чи зорилгын төлөө өөрийгөө мартчихсан юм уу гэд. Тэгээ жинхэнэ боловсрал бол зүрх болон хариуцлагыг хоёулангийн авч явах бидний чадвар юм аа. За материйн ордонд тийм үү ихэнх хүмүүс маань ингээд материйг зөвхөн карьер гэж ойлгодог. Гэвч эртний герметик уламжлалт матер бол ууланд одоо авирагч архетип гэж үздэг юм аа. Уул хизээж хүнийг ингээд үзэн яддаггүй. Зүгээр л идлүүдлийг авч гарахыг зөвшөөрдөггүй тийм үү? Өндөрт гарах тусам илүү их хөнгөн байх шаардлагатай байдаг. Тиймээс энэ бүтэн сар одоо бидний амьдралаас хуучин дүр, хуучин итгэл, хуучин харилцаа, хуучин айдас, хуучин дүр эсгэлтийг авч үлдэхгүйгээр явахыг хүсэж байгаа гэсэн. Учир нь дараагийн уул руу тэр ачаатай бид нар одоо авирч болохгүй. Авирахад биднэрт хэцүү байх болно гэсэн үг юм. За тэгээд энэ удаагийн одоо бархас байд гариг маань тийм үү яг 29 хэмдэр мэлхийн ордор ингээд байна шүү дээ. Тэгээд 29 хэмээг ингээд сонгодог астрологчид одоо юу гэж одоо үздэг гэхээр аналитик градус гэж үздэг юм ба. Энэ нь одоо ингээд зөвхөн төгсөх шалгалтын зэрэг гэсэн үг. Яг одоо энэ зэрэг дээр одоо энэ хэмдэр гэсэн үг шүү дээ. Одоо орчлон гэж асуудаг байхгүй биднээс. Чи энэ хичээлээ үнэхээр сурсан юм уу гэж биднээс одоо асуудаг. Тэгээ мэлхийн орд ингээ яг юуг заадаг вэ гэхээр бидний хайрыг, бидний өршөөлийг биднэрт тийм үү? Биднэрт гэр бүлийг, сэтгэлийг, өөрийгөө халамжлахыг зааж өгдөг. За тэгвэл ингээ биднээс асууж байгаа штэ. Чи өөрийгөө хайрлаж сурсан юм уу? Эсвэл бусдыг аварсаар өөрийгөө мартчихсан юм уу гэд. Чи бусдад гэр болсон. Гэхдээ чи өөрөө өөртөө гэр болж чадсан юм уу гэд. Хэрэг үгүй бол одоо энэ бүтэн сар дахиад тэр одоо жинхэнэ үннийг бидэнд харуулна гэсэн үг.
За дараагийн энерги цөмөрөө харъя тийм үү? Херон 0 одоо дэгрee дээр байгаа штэ. Энэ юу гэж байна вэ гэхээр одоо нэг хаалга хаагаад нөгөө хаалга одоо нэгдэж байна гэсэн үг. Херон астероид маань тий одоо үхрийн ордны эхний зэрэг рүү орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол бидний үндэс нь, бидний мөнгө, бидний бие махбод дэлхийтэйгээ холбогдож байгаа мэдрэмжийг дахин гэж сурах урт мөчлөгийн эхлэлийг одоо биднэрт ингэж харуулж байгаа энерги байгаа. Гэхдээ одоо энэ херон астероид маань тий эхлээд ингээд бидрээ шууд эдгэж өгдөггүй. Эхлээд ингээд өвдөж байгаа газрыг бидэнд мэдрүүлдэг. Тиймээс ойрын жилүүдэд олон хүн би үнэхээр өөрийгөө үнцэнтэй гэж мэдэрдэг үү гэдэг асуулттай нүүр тулна. Энэ асуултын хариултыг бидний одоо мөнгө биш, банкны данс биш, харин бидний дотоод мэдрэмж хэлж өгнө. За тэгээд цаашлаа цөмөрө харъя л да. Далааван гариг болон санчир гариг тийм үү? Одоо бидний сүнсний хоёр багш шүү дээ. Энэ бүтэн сарын ард энэ хоёр өөр хүч зэрэг ажиллаж байна. Та бүхэн ингэ харж байгаа бол энэ сар маань одоо тийм нартайгаа эсрэгцэлтэй тэгээд ийшээ яаж ийн энд ингээд холбогдож байгаа далааван болон санчир гаригтай. За тийм гот одоо далааван гариг маань тэгж штэ. Одоо таны хуурмаг итгэл үнэмшлийг уусгая. Тийм гол санчир гариг маань үлдэх ёстой бодит үннийг шалганаа гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр юу гэж ойлгох вэ гэхээр нэг нь тийм үү энэ бүхэн хуурмаг байсан гэж хэлнэ. Тэгээд нөгөөх нь тэгвэл үнэн нь юу юм бэ гэд асуунаа. Тиймээс одоо энэ үеэр төөрөлдөх мэдрэмж одоо төрж болох ч гэсэн энэ үргэлж муу зүйл гэсэн үг ерөөсөө биш. Заримдаа цөмөрөө хуучин зурглал нуруу унсны дараа л бодит зам харагддаг штэ. Тэгэхээр цөмөрөө одоо энэ бүтэн сарнаар энэ бүгдийг анхаарад ойлгоод мэдэж байх нь айгүй чухал байгаа. Тэгээд үүнээс гадна цөмөрөө бас нэг зүйлийг бас одоо мэдвэл бас зүгээр юм болов гэж бодож байна. Энэхүү бүтэн сарнаар цөмөрөө нэг ийм одоо юу гэмдэ ийм нэг шалгалт ирнэ гэх юм уу да. Сүнсний шалгалт ирнэ. Бидний кармын хаалга одоо ухамсарын өсөлт тийм үү? Тэгээд энергийн цэвэрлэгээгээд ийм олон энергиуд одоо зэрэг орж ирж байгаа. Өшөө дээрээс нь цөмөрөө одоо орд болгон байна бас тийм үү? Бас юуг анзааруул зүгээр юм гэхээр ордууд маань за би ордуудаа дараа нэг мөсөө ярих гэж бодож байна. Тэрнээс өмнө цөмөрөө нэг засал нэг бичээд авал бас зүгээр юм болов. Ямар засал байх вэ гэхээр одоо энэ бүтэн сар дээр тийм ээ хүмүүс маань аяга өгсдөг штэ. Ямар засал хийсэн дээрөө яасан дээрөө гэхээр за тэгээд хамгийн одоо энгийн одоо аюулгүй заслыг хийж үзье. Сэтгэлийн хүчээ одоо буцаан авах явдал гэх юм уу да. За цөмөрөө ингээд давсны одоо усан цэвэрлэгээ гэдэг одоо тийм цэвэрлэгээ хийнэ. Яах вэ гэхээр нэг аяга ингээд ус авна. Тэгээд дотор нь баг зэрэг давс хийнэ. Аягаа хоёр гараараа бариад цөмөрөөс ингэж хэлнэ. Миний биед сэтгэлд орон зайд наалдсан хүнд энерги энэ усанд шингэж байна. Би бусдын айдас, бусдын ачаа, бусдын хүлээлтийг өөрөөсөө суллаж байна. Би өөрийн энергийг буцаан авч байна гэж цөмөрөө хэлнэ. Харин дараа нь энэ усыгаа угаалтур руу юм уу эсвэл жорлон руугаа хийгээд асгачна. Тэгээд юу ч асуухгүй, юугаач харамсахгүй, юугаач буцааж цөмөрөө бодохгүй зүгээр л яг ингээд суллаад явууллаа л гэж дотроо одоо бодож хийнэ. За дахиад нэг одоо лааны заслалт ингээд хийх туртай хүмүүс байгаа шүү дээ тийм ээ лааны заслуудыг. Тэгэхээр бас нэг лааны заслыг бас зөвлөж өгмөр байна. Цагаан юм уу алтлаг өнгийн лаа асааж болно. Цагаан лаа маань цэвэрлэгээнийх гэж бодно тийм үү? Алтлаг лаагаа цөмөрөө нарны хүч бидний өөрийн үнц ингэж бодноо. Тэгээд лаагаа асаагаад лааныхаа өмнө суугаад цөмөрөө ингэж хэлцгэнэ. Би зөвхөн өөрийн ачааг л өөрнө. Би бусдын кармаг өөр дээрээ авахгүй. Би хайрлаж болно. Гэхдээ өөрийгөө алдахгүй. Би тусалж болно. Гэхдээ өөрийгөө залгислахгүй. Энэ бол ингээд санчир гариг болон хэл хязгаарын маань ингээд заслахгүй юу. За дахиад нэг цөмөрөө нэг 3 дахь заслаа одоо бас үзье л да. Одоо кармагаас суллах, удам гэр бүлийн кармагаас суллах гэх юм уу да. Тэгээд цөмөрөө нэг цаасан дээр бичин. Тэгэхээр цаас бас ингээд аваад дээр нь ингэж бичиж бас болно. Би
өөрийн удамд хүндлэл илгээж байна. Гэхдээ би айдас, дутагдал, хүйтэн сэтгэл, хит хариуцлага, өөрийгөө золиослох хэв маягийг үргэлжлүүлэхгүй. Би гэр бүлийнхээ хайрыг авч үлдэнэ. Гэхдээ өвдөлтийг нь үргэлжлүүлэхгүй. Харин дараа нь цөмөр яг энэ цаасаа уншаад хэрэг хүсгүүл ингээд айгуу гой аюулгүй савн тэгээ шатаачж болно. Хэрвээ бид нарт ингээд шатаах боломжгүй байх юм бол жижиглээд одоо ингээд ураад хаажлаад хайчиж болно. Гол нь бид нар сэтгэлдээ хэлэх хэрэгтэй байхгүй юу? Энэ миний зам биш тийм үү? Би шинэ замыг сонгож байна гэд. За тэгээд одоо ингээд сар маань тийм үү мотрын ордонд ингээд газардаж байгаа энерги байгаа дүү шээ. Газардаж байгаа энерги байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр одоо мотрын орд маань өөрөө одоо шороо махбодтой юм. Тиймээс энэ одоо бүтэн сарнаар тий газардах нь буюу шороо махбодтойгоо холбогдох нь аягүй чухал учраас хэрэг боломжтой дулаан газар байх юм бол тий хөл нүцгэн хөрсөн дээр алхаад зогсож болно. Одоо хэрвээ ингээ Монголдо жоохон сэрүүхэн газар байгаадаа бол өвөл байж болж байгаа газар тий одоо ингээд жишээ манай энд хятад ингээд сэрүүхэн байгаа байхгүй юу. Тэгвэл одоо гэртээ суугаад хоёр хөлөө шалан дээрээ тавиад нүдээ аниад одоо дотроос ингэж хэлж болно. Би газар дээр байна. Би амьд байна. Би өөрийн биедээ буцаад ирж байна. Би айдсаар биш, үндсээрээ зогсож байна гэд өөртөө хэлэх хэрэгтэй. Үгээр өөрийнхөө эрчмийг нэг адгааж байгаа гэсэн үг, эрчимжүүлж байгаа, хүчжүүлж байгаа. Энэ бол ингээд маш энгийн мэт болож маш хүчтэй заслууд байдаг байгаа. Учир нь одоо энэ бүтэн сарны маань үед бидний сэтгэл сарнихад хамгийн түрүүнд хийх зүйл бол бид нар газардах ёстой одоо хэрэгтэй юм байна. За тэгээд энэ бүтэн сарнаар цөмөр одоо юуг суллах юм бэ гэхээр дараах зүйлүүдийг суллаж явуулна шүү дээ. Би бүхнийг ганцаараа одоо өөрөх ёстой юм уу гэсэн одоо итгэл үнэмшлийг хэрэг би хүчтэй харагдахгүй юм бол намайг хайрлахгүй гэсэн айдсаас салах хэрэгтэй. Би амрах хэрэггүй гэдэг одоо өөрийгөө тэ ядраадаг тэр дотоод байлгоо засаж залруулах зөв тийш нь чиглүүлэх хэрэгтэй. Гэр бүлийн хуучин хүлээлтийг орхих хэрэгтэй. Мөнгө, амжилт, одоо карьер статустай тулгуурсан өөрийнхөө үн цэнийг тэ доогоор үнэлж болохгүй муугар доогоор үнэлдэг тэр сэтгэл зүгээ орхих хэрэгтэй. Хуурмаг найдрыг орхиж тавьж явуулах хэрэгтэй. Өөрийнхөө гэрлийг бас нууж болохгүй гэрэлтүүлэх хэрэгтэй байгаа. Тэгээд одоо хэдийгээр одоо санчир гараг маань биш тийм санчир гараг маань далааван гараг муудаа ингэж холбогдож байгаа ч гэсэн цөмөрөө айгүй гой дотоод цахилга боттой тийм үү. Сэтгэлийн ямар амгалантай өөрийнхөө үн цэнийг мэддэг, зөв хэл хязгаараа тавьж чаддаг, эрүүл харилцаагаа явуулж чаддаг, гэр бүлийнхаа одоо тэ энергийг эдгэж чаддаг, бүтээлч гэрлийг авчирч чаддаг, сүнснийхаа зэргийг хүчжүүл гэрэлтүүлж чаддаг, өөрийнхөө замаа сонгох тийм хүчтэй одоо ийм байх хэрэгтэй. Энэ бүтэн сар биднэрт ийм гоё хаалгуудыг нээж өгж байгаа. Энэ хаалгууд хэдийгээр ингэж хатуу харагдаж болох ч гэсэн бидний энэ хаалганы зам маш сайхан эрх чөлөө байгаа шүү манайхаа. За тэгээд одоо ингээд 13 минутаар болсон байна. Соолоо ингээд тэмдэглээд авъя. Одоо ингээд цөмөрөө ордуудыгаа бас ингээд айгүй хурдан урдан анхаарах ёстой эсгүүдийг ингээд хэлээ явчихъя. За тэгээд одоо хэлж байгаа зүйлүүд нь болохоор тэр чигээр яг өнөөдрийн тэ одоо яригдсан бүх энергиуд төр хамаарч байгаа одоо энерги мэдээлэлүүд байгаа шүү манайхаа. За хоньны ордныхан маань. Хоньны орднуудынхан маань одоо юуг анхаарах вэ гэхээр өөрийн карьер, өөрийн статус, амьдралынхаа зорилго дээр хуучин хариуцлагыг одоо суллах хэрэгтэй. Өөрийнхөө жинхэнэ зам руугаа буцаад орох хэрэгтэй. За өхрийн ордныхан маань болохоор гадаад ертөнцөө биш яг өөрийнхөө итгэл үнэмшлээ шинжилээд тийм үү өөрийн чинь амьдралын философи өөрчлөгдөж магадгүй өөрчлөх хэрэгтэй зөв чиглэлээр нь өөрчлөх юм бол том амжилт хүлээж байгаа. За өхрийн ордныхан маань болохоор хамтын мөнгө, дотн байдал, айдсаа эдгэх юм цаг байгаа. Өөрийнхөө хүчийг тийм ээ зөвхөн бусдад битгий өгöd байгаарай гэж зөвлөмөр байна. Мэлхийн орднуудынхан маань болохоор одоо харилцаанд тийм үү одоо хинтээ харилцаж байна. Тэн дээр чинь үнэн ил гарах юм одоо цаг үе ирж байгаа. Тэгэхээр толны шившлэг хийж явах хэрэгтэй. Ингээд өөрийнхөө гой хардаг толинд тийм үү. Надад харилцаа болгон минь үннийг харуулж байгаасаа гэж шившиж байх юм бол бас дэмтэй байгаа. Гэтэ мэдээж оройн цагаар биш. Тэгэд өөрийнхөө амьдралд өөрийнхөө сэтгэл тийм үү хэнийг барих, хэнийг суллахаа одоо сэтгэлээрээ аягүй сайн сонсож мэдэж одоо мэдэрч явал маш сайн байгаа шүү. Арслангийн ордууд маань болохоор өөрийнхөө биеийг, өөрийнхөө ажлыг,
өөрийнхөө өдөр тутмын хэмнэлээ шинжилвэл маш сайн байна. Гэрэлтэхийн тулд тийм ээ эхлээд өөрийнхөө биеийг хайрлах хэрэгтэй. Тэгээд энэ ташаанд бас нэг юм зүйлийг хэлмээр байна. Та нар маань өөрийнхөө энэ ордуудыг өөрийнхөө мандалт орд, нарны орд, сарны орд ч хүчтэй байвал мөн тэгээд нэг болон түүнээс олон гаригууд тухайн орд дээр ч байгаа бол тэр бүх ордуудаараа сонсорой гэж зөвлөж байна. За охины ордууд болохоор өөрийнхөө сэтгэл зүрхийг нээх хэрэгтэй. Өөрөө айгүй гоё тийм үү? Баяр баясгалан мэдэрч сурах хэрэгтэй. Өөрийгөө баярлуулж, жаргаж сурах хэрэгтэй. Энэ бол өөрийн чинь сүнсийг чинь айгүй гэрэлтүүлж, эрчимжүүлэх том энерги, том зам болноо. Тэгэхээр жаргал тийм үү? Жаргал бүхнээс цогтхгүйгээр айгүй гоё жаргаж өөртөө тэр жаргалыг айгүй гоё энергээр дүүргэх хэрэгтэй жаргалаараа. За жинлүүрийн ордууд маань болохоор өөрийнхөө гэр бүлийг, үндсийг дотоод аюулгүй байдлаа өөрөө эдгээх цаг үе чинь. Өөрийн чинь гэр тийм үү эхлээд өөрийн чинь дотор бий болдог. Тиймээс эхлээд дотоодхоо аюул сайхан эдгээгээд дараа нь өөрийнхөө гэр бүл, өөрийнхөө үндэс рүү орох хэрэгтэй. Нэгсэндээ өөрийнхөө дотоод байгаа шарахыг эдгээх цаг хугацаа чинь гэсэн үг. За хилэнцийнхэн маань болохоор өөрийнхөө үгийг, өөрийнхөө бодлыг тийм үү тэр харилцаагаа цэвэрлэх цаг хугацаа болж байна. Яагаад гэхээр ухамсартай байж чадах юм бол маш том шидийн хүч өөрт чинь байгаа. Тэгээд тэр шидийн хүчээрээ тийм үү бүх харилцаагаа цэвэрлэх юм бол маш том амжилтыг олно. Ялангуяа ухамсартайгаар тэр үгнүүдэд хэлэх юм бол. За номын ордынхан болохоор өөрийнхөө мөнгийг, өөрийнхөө үн цэнийг тийм үү өөрийн чинь биед ямар зүйл аюулгүй байна тэр бүгдийг өөртөө зориулах хэрэгтэй. Өөрөө өөртөө хангалттай би зөвхөн тэг бусдаар дутахгүй би өөрөө өөртөө хангалттай гэдгийг өөртөө ахин дахин хэлэх хэрэгтэй. Өөрийнхөө мөнгийг тийм үү хамаагүй битгий өрн таран хийгээрээ өөрийнхөө үнцнийг доош битээ тавиараа аюулгүй байдлаа битээ алдаарай гадуур явж хатаач гэсэн өөртөө аюулгүй байдлыг бүрдүүлж явах хичээлтэй энэ хэдэн өдрүүд байгаа шүү. За матрын ордынхан маань энэ бүтэн сарны өдрүүдэд тийм үү яах вэ гэхээр өөрийн чинь орд төр болж байгаа шүү дээ. Тиймээс өөрийнхөө хуучин дүрийг тайлах хэрэгтэй. Өөрийнхөө шинэ хүчийг авч эхлэх хэрэгтэй байгаа шүү. Нэгсэндээ маш том шинэ дүр, шинэ хүч чадал өөрт чинь бүрэн суугаад эхэлж гисэн энергийг мэдрээрээ шинэ хүчээрээ ирээд өгөөрэй алхаарай гэж зөвлөж байна. За хумхийнхан болохоор өөрийнхөө дал дайцыг, өнгөрсөн шарахыг, өөрийнхөө ганцаардлын энергийг суллаад орхиод явуулах цаг хугацаа. Яагаад гэхээр өөрийн чинь сүнс бүхэл бүтэн цэвэрлэгээ хийж байгаа юм цаг хугацаа. Тэгэхээр сүнс чинь цэвэрлэгдэж байгаа учраас л өөрийнхөө далд нуугдсан айдсыг, өнгөрсөн шарахыг тийм үү тэр энергиудыг суллаад явуулаа гэж зөвлөж байгаа юм аа. За загасны ордуудынхан маань болохоор өөрийнхөө найз нөхөд, өөрийн чинь хүрээлэл, ирээдүйн мөрөөдлөө шинжлэх цаг хугацаа чинь. Яагаад гэхээр өөрийн чинь эргэн тойронд байгаа хүмүүс бүгд өөрчлөгдсөн байгаа гэдгийг анзаарах хэрэгтэй. Тэр хүмүүс яаж өөрчлөгдсөн бэ тийм үү? Тэгэхээр өөрөө ч гэсэн болж бас өөрчлөгдөхийг хичээх хэрэгтэй байгаа шүү. За ингээд бүтэн сарныхаа full manifest-ыг цөмөрөө бас сонирхоод бас үзье тийм үү? За манифест хийх бас сонирхолтой хүмүүс байдаг болохоор та бүхэндээ зориулж байна гэсэн. За тэгээ цөмөрөө хамтдаа хэлцгээе. Би өөрийн сэтгэлийг хөндөөлж байна. Би өөрийн хариуцлагыг хүлээн авч байна. Би бусдын ачааг өөрөөсөө буцааж байна. Би гэр бүлийн хуучин шарахыг хайр, ухамсар, гэрлээр суллаж байна. Би өөрийн үн цэнийг статус, мөнгө, бусдын үнэлгээнээс салгаж байна. Би өөрийн бие, сэтгэл, сүнсэндээ буцан ирж байна. Би айдсаар биш, үннээр амьдарч байна. Би гэрлээ нуухаа болж байна. Би гэрлээрээ бүхнийг гэрэлтүүлж байна. Би өөрийн замдаа бат зогсож байна. За тэгээд энэ бүтэн сар маань танд амархан санагдахгүй байж болно. Гэтэ энэ бүтэн сар таныг сулруулах гэж биш тийм үү? Хүчтэй болох гэж байгаа гэдэгт та бүтэн итгээрэй.
Хэрвээ сэтгэл чинь хүнд байх юм бол өөрийгөө битгий буруутгаарай, эргэн тойрныхныгоо битгий буруутгаарай. Уйлмаар байвал уйлъя тийм үү? Хэрвээ амрах хэрэгтэй бол амръя. Хэрвээ ингээд хэл хязгаарыг тавих хэрэгтэй бол тавья. Хэрвээ хин нэгнийг суллаж явуулах хэрэгтэй бол суллаж явуулъя. Мотрын ордонд байгаа бүтэн сар маань бидэнд ингэ хэлж байгаа шүү дээ. Чи өөрийн амьдралын эзэн болох цаг чинь болсон гэд. Тэгээд мотрын ордод байгаа энэ биш ёо мэлхийн ордод байгаа энэ нар маань бас юу гэж нэг гэхээр өөрийн сэтгэлийг битгий орхиороо гэж хэлж байгаа. Тэгээд хилээ хамгаал гэдэг чинь санчир гариг маань байна. Хуудлаг хуурмаг байдлаасаа сэр гэдэг чинь далааван гариг маань байна. Бидний гэрлээ асаа гэж хэлж байгаа энэ сайхан үг чинь энэ бархас байд гариг маань айгуугай гэрэлтэй хүчтэй арчлангийн орд руу орж байгаатай шууд холбоотой байгаа шүү. Тэгээд түрүүн ярьсанчлан тийм үү бүхнийг эдгээдэг энэ херон астероид байна шүү дээ. Хүрийн ордод орж байгаа тийм үү бидний үнцнийг хэлж байгаа. Тэгэхээр бид өөрийгөө маш их үнэлэх хэрэгтэй гэдэг энэ бүхэн маань ингээд ирсүүд маань энэ астероид маань бидэнд ингэж хэлж байгаа шүү манайхаа. За ингээд энэ бол бид бүхний бүтэн сарны маань засал байлаа. Бүтэн сарны маань энэ сайхан мэдээлэл байгаа. Тэгээд цөмөрөө гэрлээ түгээж өөрийнхөө үн цэнийг мартахгүйгээр амьдарч гаяацмараа. Ингээд Атра Золан байлаа. Бүгдээрэнд нь сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Баяртай.